гэсэн л да одоо шулуухан хэлгээд анар гişүн өөрөө энэ айлчлалт явах ёстой байсан. Бүрэлдэхүүнд нь байсан. Одоо хөтөлбөрийг нь бүрэн харсан. Huawei компани дээр очиж танилцсан гэдгийг мэдэж байсан. Гэтэл өмнөх өдөр нь ягаад чи оролцохоо болсон. За тэгээд одоо бид айлчлалаа хийж хооронд ийм мэдээлэл хийнэ гэдэг бол одоо жоохон жудаггүй юм уу даа гэж санагдсан. Монгол эр хүний хувьд хүрээнд одоо яг ямар ажил явах вэ? бид нар бол ягаад энэ дээр бол бүр онцгойлон Huawei компани дээр очиод энэ одоо яг цахим шилжилтийн асуудал ярьсан. Анар гişүн энэ бүрэлдэхүүнд байхаас гадна мөн одоо яг энэ цахим шилжилт технологийн асуудал дээр энэ нийгмийн одоо томоохон салбарын байр суурь болж улсын хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байгаа хувьд энийгээ одоо бид нар хоорондоо уцаар ярилцдаг байх ёстой шүү дээ тий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо гэдэг ийм том мэдээлэл гэдэг энэ бол миний хувьд их тийм одоо гомоо асуудал шиг л Huawei компанитай холбоосоо юу гэдгийг сөрөг мэдээлэлүүд ч байдаг тийм ээ. Мэдээллийн аюулгүй байдал талдаа болоод хийсэн хүмүүс орнууд ч гэсэн байгаад байна. Тэгэхээр юу гэдэг яг энэ өндөр технологийн нэвтрүүлэгч гэдэг юм уу энэ гол датагаа хариуцуулах компани сонгож шалгуулж зарлахгүйгээр нэг компани дээр очиод гэрээ байгуулах асуудал яригадад ажлын хэсэг байгуулалт нь өөрөө асуудалтай байна гэдэг. Энэ ямар ч тийм одоо Монгол улсын тийм мэдээллийг энэ компаниар дамжуулна гэдэг яриа огт болоогүй. Одоо яг тэнд юу болсон бэ гэвэл бид нар тэр дэлхийн бас өндөр хэмжээний компани одоо цахим шилжилтийг бас тэргүүлж байгаа. Мэдээж эрэг сөрөг зүйлсүүд байгаа. Тэн дээр очиж танилцсан. За энэ дээр бид нар суралцах одоо хамтарсан ажлын хэсэг таам бүхэн мэдж байгаа. Засгийн газрын маш олон одоо ажлын хэсгүүд байдаг шүү дээ. Бид нар суралцах зүйлсээсээ суралцсан. Гэхдээ мэдээж шийдвэрээ бид өөрсдөө гаргана. Ийм хэмжээний шийдвэр гаргахад чинь засгаар орно, хилцэгдэн. За мөн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр буюу одоо төрийн 3 өндөрлөгийн шийдэж хилцэх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албан дээр ярих төстэй асуудал. Тэрнээс биш энэ нэг твиттерийн хэрүүлийн аль нэг хүний популярлтын асуудал биш. Яг энэ дээр байр суурьаа илэрхийлээч гэж мэргэжлийн хүмүүсийг одоо их хурлын танхимд оруулж ирлээ шүү дээ тий. Тэр байр суурьаа их хурлын танхимдаа энэ ажлын хүрээндээ одоо илэрхийлэх ёстой болохоос биш хүмүүсийн сэтгэл санаагаар тоглох гэж ингэж популж сошиалар илэрхийлдэг бол одоо бодол санаа биш байх гэж бодож байна.